Монголын барилгын салбарт хангамж тээвэр логистикийн олон улсын тээвэр логистикийн систем нэвтрүүлэх, барилгын материалын нэгдсэн хангамжийг цогцлбор байгуулахын зорилготой. Тэгээ байршлын хувьд болохоор алтан булгийн чөлөө төс, замын үдийн чөлөө төс дээр 50 буюу эхний ээлжинд 10 бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж төслөө биелсэн. Зорилт нь бол барилгын материалын олон улсын чанар стандартыг хангах, барилгын материалын тасралтгүй хангамжийг бий болгосноор бүтээн байгуулалтыг хурдсгах, мөн өртгийг бууруулах, барилгын бүтээн байгуулалтын хугацааг богиносгох ийм зорилтыг тавиад үйл ажиллагаа нь бол барилгын материалын экспорт, импорт, экспортыг хий. Мөн микрофоноос жоохон зайтай гэж байна. Барилгын материал, Монголын барилгын материал үйлдвэрлэгчтэй нэмэгдэх бий болгох, Европ болон Японы зах зээлд гаргах барилгын материалын хангамжийг үйлдвэрлэлийн парк байгуулнаа цогцлбор дээрээ. Бидэнд ямар боломж байгаа вэ гэхээр одоо хамгийн том үйлдвэрлэгч урт хөршөө, хойд хөршөөл түүхийд ясар их нөөцтэй 2 хөршийн донд байгаа. Чөлөө төслийн олон хөнгөлтүүд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Аз намханлаа эдийн засгийн комиссийн хуурай бомбын засгийн газрын хоорондын хилцээрт нэгдсэн давуу талууд байна. Бэрхшээлийн хувьд бол бомбын эдийн засгийн хүртээмж багтаагаас бид нар өнгөрсөн 2 жилийн үнийн өсөлт цар тахлын нөхцөл байдлыг бол биднэрт амаргүй сорилтуудыг бий болголоо. Төслийн давуу тал нь бол энэ эрэлт хэрэгцээ бүхий Монголын үндэсний ассоциацийн гишүүн бөгөөд та бүхэн бол манай төсөлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломжтой. Бид хамгийн сүүлийн үеийн ногоон барилгын технологиор шин төвчлөлт материалыг ашиглан агуулгын хамгийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлнэ. Тэгээ барилгын материалын чанар аюулгүй байдлыг хангах баталгааг бол бүрэн хангана. Тэгээ валютын урсгалыг гадагшаа гаргахгүй. Сул талын хувьд бол энэ төсөлд нэгдмэл ойлголтод хүрэх цаг хугацаа бол нэлээд шаардлагатай байх сул талтай магадлалтай. Тэгээд төсөл хэрэгжүүлэх хугацааг бол бид нэр 2 үе шаттай авч үзсэн. 2023-аас 24 онд бол эхний 10 бүтээн байгуулалт 2 чөлөө төс дээрээ хий. 2024-ээс 26 онд бол нийт 50 бүтээн байгуулалтыг хийн гэж үзээд эхний ээлжийн хөрөнгө оруулалт нь 6 сая доллар. Нийт төслийн хөрөнгө оруулалт нь зөвхөн нэг бүс дээрээ 50 нь болохоор 30 сая доллар байхаар төлөвлөлт тооцоо судалгаа хийсэн байна.